хотын төвийн хуучны орон сууцны 3 давхарт намсрын өвгөн эхнэр хорлоогийн хамт амьдран. Өвгөн нэг өдөр байрны гадаах дэлгүүрээс хүнсний багсаг зүйлээ аваад шатаар гэрөөдө алхах үед хөрш хаалганы цаанаас эрэм хүмүүсийн хэрэлдэх чимээ мөн хүүхдийн ойлгохтуу хатхан сонсогдно. Өвгөн гэртээ ороод эмгэндээ хандаж. Гойно хажуайлын залуу ихнэр хүүхдээ дандаа алг зовоож явахгүй юм да. Бас л согтуу ирсэн бол та юм. Бүүл чимээ шууган болж байна. Хэлээд юу вэ? Тэр муу хүүхэд чаваас жаахан амтан байх чинь үлээ. Алгын чиний амтны чинь одоо юунд буруутгаад алж хидж гад байдаг хүмүүс вэ? Жухам. Хэрэг биш тэхвэдэ. Өвгөн нэг ороод ирдэг юм уу? Хэрэггүй гимдээ өвгөн минь. Чи бидний үгийг сонсож хүлээж авах юу л бол харин эртхэн цагдаа дуудаад өгчихвөл яадаг юм? Харин л даах. Да яхав нэг жаахан харцнаа да. Юу гээл нэг цагдаа шүүх болчвол яадаг юм бол да. Өвгөн эмгэн хоёр инхүү хөрш айлынхаа талаар санаа бодлоо чилэн ямар арга хэмжээ авахаар шийдэж ядан ийм өдрүүдийг өнгөрөөдөг байлаа. Өвгөн нэг өдөр байрныхаа гадаах сандал дээр сууж байтал хөрш айлын бяцхан хүү хажууханд нь тоглож суулаа. Дайл хөөмн өвөдөө нэг хүрээ дээр миний хүүгийн нэрийг инх хэн гэдэг юм те? Намайг бэлгүүн гэдэг. Тийм үү. Ээж аав нь юу хийдэг вэ? Манай аав машин засдаг. Ээж үтээр гэртээ байдаг. Миний хүүд эмээ өвөө би юу? Эсвэл ах эгч ч юм уу? Надад эмээ өвөө байхгүй. Ах эгч бас байхгүй. Тийм үү. Миний хүү хаяа өвөө эмээгийнхэн гэрт орж ирж байж болно шүү. Эмээ чамд гой чихэр өгөн да. Хүү дуу муутай нурмгар байдалтай харагдана. Мөн гар хөл дээр нь ямар нэгэн зодуурын гэмээр хөхрөлт улайлт харагдах ажээ. Энэ үед хүүгийн ээж болох жаргалмаа хурж ирж миний хөө энд байсан юм уу? Хоёулаа эртхэн орж хоолундаа бэлдээ. Аав чинь удахгүй ирнэ гэж байлээ. За илүү орцгоё. гэж хэлээд хүүг дагуулan гэрлүүгээ орлоо. Энэ орой хөрш айлын залуу бас л гэртээ согтуу ирсэн байлаа. Мөн л дуу шүүгэн хадаж өнөө хүү уйлан шарлана. Өвгөн эмгэн хоёр дотроо түгшин яах ч учраа олж ятан байтал гэрийн хаалгыг хин нэгэн хурдан цохилоо. Өвгөн ихэд болгоомжлон хаалганд төхөж ирээд "Эмбэ" хэмээн асуухад өөдөөс нь Би хэмээн бяцхан хүүгийн дуу сонсогдлоо. Өвгөн хаалгаа тайлж хүүг гэртээ орууллаа. Энэ үед эмгэн хорооны цагдаад дуудлага өгч балмад эцгийг бариулан цагдууллаа. Болсон явдлын дараа хүүгийн ээж нь өвгөний доорж ирж хүүгээ авах зураа. Өвгөн эмгэн хоёрт нөхрийнхээ талаар зовлонгоо хэлж мөн яах учраач сайн мэдэхгүй байгаагаа учирлаад гарлаа. Ээж хүү хоёр туслах ямар нэг арга байх л ёстой доо. Ийм байдлыг нуурж болохгүй нэ. Тийм үү хөгшөө? Харин тийм ээ. Эртхэн харах хэмжээ авахгүй бол хүүхэд хэцүүдлээ шүү дээ. Дэглээ. Хоёр хөгшний хүү ярилцсны эцэст утсаар 108 дугаарт залган бэлгүүн хүүгийн талаар мэдээлэл өгчээ. Байна уу? 108 уу? хүүхдийн тусламжийн удас 108 таныг сонсож байна. Бэ. Хуршаалийнхан гэр бүлийн талаар мэдээлэл өгөх гэсэн юм хүүхэ. Хажуу айлын маань хархуу баянгал гэртээ согтуу ирж эхнэр хүүхдээ зовоогоод байх юм аа. Хүүн насаар яах юм? Баянгал гар хөл нь хөхөрсөн наав нь зодоод байдаг бол та юм. Энэ хүүд нэг тусламж хэрэгтэй байна даа хүүхэ. Ийхүү намсрын өвгөн хүүхдийн утас 108 дугаарт хүүгийн талаарх мэдээллийг өгснөөр 108 утас асуудлыг тэмдэглэн авч намсрын өвгөнд зөвлөгөө өгөн
Хүүхэд хамгааллын багтай шуурхай хамтарч ажиллан хүүгийн асуудлыг цаг алдалгүй шийджээ. Таны мэдээллийг хүлээн авлаа. Бид холбогдох газруудтай холбон зуучилж шуурхай арга хэмжээг авах болно. Мэдээлэл өгсөнд баярлалаа. Хүүг хамгаалж дэрэгдэн хорооны нийгмийн ажилтан, хэсгийн цагдаа, сургуулийн нийгмийн ажилтан, хорооны засаг дарга, өрхийн эмч, аймаг дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын ажилтан гээд хүүхэд хамгааллын олон хүмүүс байдгийг бэлгүн хүү болон түүний ээж мэдэж авлаа.